Талаар одоо бид хоёр гишүүний хувьд одоо энэ Монгол улсын их хурлын гишүүн бол хууль тогтоомжийн хяналтад хэрэгжилтэнд хяналт тавих. За мөн одоо тодорхой ажлуудад одоо санал зөвлөмжөөл хийм эрхийнхаа дагуу өнөөдөр ингээд хүний эрхийн комиссар бол ирчээд байгаа. Мэдээллийн хэрэгслээр одоо энэ олон нийтэд ил болсон тодорхой одоо иргэнийг эрүүдэн шүүсэн одоо ганц хэрэг бол энэ иргэн чимээгийн асуудал байгаа. За үндсэндээ одоо бид нар бол энэ улсын их хурлын гишүүд, хүний эрхийн дэд хорооны гишүүд бол Монгол улсад эрүүдэн шүүх асуудал огт байх ёсгүй гэдэг тал дээр за хууль эрх зүйн орчныг босронгуй болгох. За мөн одоо хүний эрхийн эрхлийг хангах одоо Монгол улсын одоо төрийн албан ёсны байгууллага одоо хүний эрхийн үндэсний комиссыг энэ тал дээр одоо идэвхтэй ажилласаа гэсэн юм одоо санал байр суурьтай байгаа. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн одоо тухай хуулийн 7-гийн 1-дөр бол Монгол улсад хүний эрх эрхлөөтэй альва асуудлаар санал зөвлөмж гарах эрхтэй. Тийм учраас хүний эрхийн үндэсний комисс бол энэ эрүүдэн шүүлсэн асуудлаар байр суурь илэрхий зөвлөмж гарах хэрэгтэй. За энэ маань одоо үйлчилж байгаа хууль шүүх гэдэг юм уу? Шүүх засаглалын бүрэн эрхэд халдсан юм зүйл биш ээ. Хуулиараа танай байгууллага бол хүний эрхийн одоо аливаа асуудлаар санал зөвлөмж гарах хэрэгтэй. Тийм учраас энэ асуудал дээр одоо хүний эрхийн үндэсний комиссийн албан ёсны байр суурийг бас бид нар бол хүлээж байгаа. Олон нийт ч гэсэн одоо манай хэвлэл мэдээллийнхэн энийг бол хүсэн хүлээж байгаа шүү. Улсын их хурл одоо хүний эрхийн ажил дээр хүний эрхийн асуудлаар онцгойлон анхаарч бид нар бол энэ танаа сонгогдсон шинэ бүрэлдэхүүнд бол ихээхэн бас итгэл одоо хүлээлгэж байгаа шүү. Бидний хардж байгаагаар бол яг иргэн чимгээгийн хэрэг дээр Монгол улс тэр конвенцийнхаа бас зүйл заалт одоо хүлээсэн үүргээ зөрчсөн мэт харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо танаа комиссийн албан ёсоор одоо ямар байр суурьтай байгаа, энэ дээр ямар тайлбар байна гэдэг бас сонсомоор байна. Өнгөрсөн хугацаанд бол 19 илтгэлийг бол өргөн бариад байгаа. За энэ 19 илтгэлээс бол 13-т нь бол сая гишүүний хэлдэг эрүүдэн шүүх энэ асуудлыг бол тусгаж энийг анхааралтай аваач. Энэ чиглэлээр бол тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг бол хэлж ирсэн байдаг. Иргэн чимгээтэй холбоотой гомдол хүний эрхийн үндэсний комиссд урд нь ирж ирсэн юм байлаа. За шинэ гишүүд томилогдоод ажиллаа авснаас хойш бас чимгээгээс өөрөөс нь бол гомдол ирээгүй. Автом ээжээс нь мөн одоо гэр бүлийн хүн нэрж бидэнтэй уулзаж хүсэл тавьсан байдаг. За хүсэлт нь ямар хүсэлт вэ гэхээр энэ цаг үеийн нөхцөл байдал цар тахалтай холбоотойгоор холбоо тасарлаа. Биеийн байдал нөхцөл байдал нь ямар байгааг бид нар мэдэхгүй байна. Та бүхэн очиж танилцаад биеийн байдал ямар байгаа, сэтгэл зүйн байдал ямар байгаа энэ дээр та хэд уулзаж нөхцөл байдалтай танилцаач гэдгийг хүсэлтийг тавьсан. За энэ хүрээнд бол 3 сарын 5-ны өдөр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ахлуулсан листийг бол арх болттой 401-р анги дээр арх хэмлэг дээр бол очиж илсэн байгаа. За энэ хүрээнд бол чимгээ болон содлон дээр чанарт бол уулзсан. Нөхцөл байдлыг асуусан, тодруулсан. За тэнд бол эмнэлгийн үйлчлэгийг бол авж байгаа аюулгүй үйлчлэгээ бол сайн байна гэдэг ийм мэдээллийг өгсөн байгаа. За үүнээс гадна бол хүсэлтийг бол уламжлсан өгсөн. Тэрний юу гэхээр одоо өөрт холбогдох энэ хэргийг хурдан шүүхээр шийдвэрлэмээр байна гэдэг ийм одоо хүсэлтийг гаргасан байдаг. За энэ хүсэлтийг бол хүний эрхийн үндэсний комиссаас улсын дэвшигчид бол уламжлсан байгаа. Амар тулсан гишүүн хэлсэн 7-гийн 1-ийн 1 зааснаар дагуу хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрх чөлөөний одоо төлөв байдлын талаарх одоо дүгнэлт зөвлөмж гаргана гэсэн ийм заалт бол байдаг. Тэгэхээр энэ эрүүл шүүлттэй холбоотой асуудал бол Монгол улсад бол байна. Энийг засал залруулах ёстой гэдгийг бол удаа дараа одоо энэ комиссийн одоо илтгэлээрээ бол гаргаж ирж тавьж танилцуулж тодорхой зөвлөмжүүдийг өгж байсан. За энэ хүрээнд бол тодорхой алхмууд хийгдэж одоо энэ хууль эрх зүйн орчин сайжрах үндэсний одоо механизмууд нь бол бүрэлдээд явж байгаа гэдэг ийм асуудал бол байна. За тэгэхээр бид бүхэн нэгдүгээрт бол хуульд захирагдж байгаа. Хоёрдугаарт бол мэдээж энэ хүний эрхийг хамгаалж байгаа байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд энэ одоо эрүүл шүүлттэй бол санал нийлэхгүй. Энэ асуудлыг бол ямар ч үндэслэлээр зөвтгөхгүй байгаа. Тэгэхээр энэ сүүлийн үед гараад байгаа энэ бичлэг за ямар нэгэн байдлаар энэ иргэн чимгээтэй холбоотой асуудал дээр бол хүний эрхийн үндэсний комисс бол ер нь бол эрүүдэн шүүлтийг бол эсэргүүцсэн байр суурьтай байгаа боловч яг энэ эрүүгийн хэрэг хан шийдвэрлэх ажиллагааны явцад бид бүхэн одоо ямар арга хэрэгслээр энтэй орж ажиллах вэ гэдгийг бол бас эргэж харах ёстой юм байна. Иргэн чимээгийн асуудлаар за тэг улбаалаад одоо Монгол улсад эрүүдэн шүүсэн за энэ хүний эрхийн зөрчил, ноцтой зөрчилүүд дотор
энэ асуудлаар одоо холбогдох хэрэгцээ орчин за мөн одоо манай хууль зүйн байнгын ороо за улсын хурлын одоо хүрээнд хийж болох ажлууд ингээд санаарлаад явж байгаа. За тийм учраас одоо нийтийн сонсгол хийх явцдаа гэдэг юм уу. Тэрнээс өмнө улсын хурал дээр энэ асуудлыг одоо мөрдөн шалгах юм тусгай хороо комисс байгуулах юм бас саналтай байгаад байгаа. За тэгэд энэ одоо комиссийн хүрээнд тухайн одоо хэргийн зарим кейс одоогоор бол зарим одоо бичлэг ил болцсон. Тэгэхээр нийтэд нь одоо ил болгож болохгүйгээр одоо энэ нийтийн сонсгол болон одоо бусад хүний эрхийн зөрчлийг одоо гүйц тогтоохын боломжгүй байгаа учраас энэ хэрэг ил болох асуудлыг мөн одоо бас хууль эрх зүйн хүрээнд хөөцөлтөөд энийг одоо ингэж аваад явнаа гэдгийг бол хэлэх байна. Одоо нэрүүдэн шүүсэн гэдэг зөрчил бол олон улсын хэмжээнд ч гэсэн асар ноцтой зөрчил тооцогддог. Европын холбоо болон одоо дэлхийн олон улсын хамтын нийгмийн байгууллагууд энэ зөрчлийг бол одоо геноцид буюу одоо төрлөөр устгах гэмт хэрэгтэй адилхан тийм ангилж одоо онц ноцтой зөрчил гэж үздэг. Ийм гэмт хэрэг цааш Монгол байхгүй төлөө одоо бид нар ингээд хамтран ажиллаад явъя.